Хэн хүний санаанд оромгүй нэгэн явдал хуучин системийн үед буюу бүхнийг намж хувьсгалж зарчмаар захиж захируулж асан цаг үед болжээ. Өгүүлэх гэж буй үйл явдлын гол бурууд нь чухамдаа тэрэл тарангуйлагч нийгмийн тогтолцоо байсан учраас би дээрх өгүүлбэрийг онцолж байгаа юм. Нийслэлийн ажичны район буюу одоогийн хаан уул дүүрэгт энэ явдал болсон бөгөөд Норов Ринчин гэх цахилгаанчин гэр тус дүүрэгт ажиллаж амьдардаг байжээ. Гэтэл нэг орой хүчтэй аадар бороо орж үүний улмаас гэрлийн утсанд гэмтэл гарч тасалдсан байна. Энэ үед тог цахилгааны хэвийн ажиллагааг хангах үүрэг авсан Норов Ринчин хоёр нөхрийн хамт гэмтэл авсан трансформатор гэрлийн усны шугамыг хайж яваад тогонд зохиулж ухаан алджээ. Хамт явсан хоёр нь түүнийг тэр даруйд нь чихтэй шороонд болж түргэн дуудсан боловч зам өөрт боогдсноос ч босноо яасан ч юм эмнэлгийн тусламж ирээгүй аж. Чихтэй нойтон шорооч тус болсонгүй бололтой цахилгаанчин гэр амьсгал хураас мэт гулдаан хөвтөж байжээ. Нөгөө хоёр ч удирдлагуудаа болсон явдлыг мэдэгдэж. Намч хувьсгалч удирдлагууд нь Норов Ринчинг тэр дорн ажил дээрээ авчран хаанаас ч олсон юм бэ хайрцаг сав гаргаж ирээд шууд хийчихэж. Тэгээд ар гэрийнхнийг нь дуудаж жинхэнэ ажилчин ангийн нэр нүрийг удаалгахгүйгээр нас нөхчлөө гих ухааны хоосон гэмгэнэл урсгаж байгаад таглаад өргөжгөж. Тэгээд маргааш өглөөн нь өөрөөр баруун нарангийн энгэрт оршуулжээ. Энэ бүх үйл явдал Норов Ринчинг тогод зохиоснаас хойш ердөөл хэдхэн цагийн хооронд болж өнгөрчээ. Гэтэл энэ бүхэн нь эцэстээ ямар үр дагавар авчрахыг шашингүй үзэл дарга нарын үг хоёроос ганц шудаа зурж үзээгүй ар гэрийнхэн нь таавалсангүй. Талигач болж оршуулгдсан Норов Ринчинг сэргэн эргэн тойрноо харвал харагдаж үзэгдэх юм юу ч үгүй байсан бөгөөд удалгүй харанхуй юм дотор хэвтэж байгаагаа мэдсэн байна. Эхэндээ түүнд юу болоод байгааг хэрэгцүүлж бодох сөхөө байгаагүй ч сүүлдээ агааргүйд нь амьсгал нь богдоод ирүүт болсон бүх процессыг бүр түр ухааран ингээд амьдараа таршилж өгдөг байж хэмээн бачимдаж эхэлжээ. Хажуугаар нь хамаг биеийн шархиран өвдөж үйл тамыг нь идэж эхэлсэн байна. Гэвч Норов Ринчинд ус уух заяа байсан бөгөөд шинэхэн оршуулга ухаж 5-10 төгрөгнөөс эхлээд авч хэрэглэж болох бүх зүйлийг нь цөлмдөг байсан тухайн үеийн хэдэн хүнд гар Норов Ринчингийн булшийг шинжлэн ирээд ухжээ. Тэгээд тэд авсан дотроос амьд хүн огол харайн босч ирэхэд үхтлээ айн орилж бахирсаар харж чадлаараа зүгтэн отсон байна. Харин ухаан санаа нь гүн зочролд орсон Норов Ринчин нүцгэн шахуу унаж туссаар шууд гэрээдэг үйсэн бөгөөд хаалга татан орвол дөнгөж оршуулгаас ирээд гашуудаж суусан ар гэрийнхэн нь ухаан алтган алдаж бөө юм болжээ. Мөн түүний тухай айлынх нь хүнээс утсаар сонссон нэг дарга нь цус харавж эмнэлэгт хүргэгдсэн аж. Норов Ринчин өдгөөч инх тунх амьдарч байгаа бөгөөд зарим хүн түүнийг үхээд боссон юм чинь урт наслан гисгээдэг байна.